Таны орлого, таны сэтгэлгээг тодорхойлно. Таны сэтгэлгээ, таны орлогыг тодорхойлно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд миний видео хичээл үргэлжилж байна. Өнөөдрийн ярилцах сэдэв бол их сонирхолтой сэдэв байгаа. Энэ юу гэхээр мөнгөний тухай ярилцахаар шийдлээ. Маш олон хүмүүс мөнгө гэж юу вэ гэдэг бүгдөө мэдж байгаа. Гэхдээ бидэд мөнгөнд хандах хандлагын талаар өнөөдөр ярилцахаар шийдлээ. Энэ бол маш чухал сэдэв байгаа. Тэгэхээр бид нар мөнгөнд зөв хандж иж мөнгөтэй байх уу, баялагтай байх уу, орлоготой байх уу, сэтгэл хангалуун байх уу, амьдрал чинь илүү төвшин сайхан байх уу гэдэг дээр асуудал яригддаг юм аа. Гэтэл мөнгөний хандлагыг аваад үзэх бол хоёр чиг. За энэ би энэ дэр гурваар хуваацсан байна те. Гурван чиг хандлага байдаг хүмүүст. Ихэвчлэн яадаг вэхэр хүмүүс зарим нэг хэсэг хүмүүс мөнгөнд итгэхэд дурладаг. Өөрөөр мөнгөөр бүх асуудлыг шийдэж болдог мэтээр авч үздэг. Ялангуяа өнөөдрийн манай нийгэмд бол энэ зүй тогтол харагддаг, анзаардаг. Тэгэхээр мөнгөний цаана бол бус бүх асуудлыг хойш нь тавьж чаддаг, балруулж чаддаг тийм хэсэг хүмүүс байдаг. Энэ бол бас осолтой мөнгөний хандлага, мөнгөнд итгэхэд дурлах бол дараагийн нэг хандлага бол мөнгийг үзэн ядах. Бас яг нөгөөдгөө туйл. Жишээлбэл ялангуяа одоо энэ социализмд бид нар амьдарч явах энэ үедээ бол нэг ярьдаг байсан шүү дээ мөнгөнд 100 найзтай одоо 100 төгрөгтэй байснаас 100 найзтай байж гэдэг юм уу. Гэвч шир хүнийг багаас нь мөнгөнд одоо буруу хандах тэр тархинд нь програмыг бичээд өгчдөг. Ингэснээр мөнгийг үзэн яадаг. Мөнгнөөс болоод зовлон ирээд байна. Мөнгө гэдэг л одоо ерөөсө буруу. Тийм учраас баячуудыг үзэн яадаг, баян хүмүүсийг үзэн яадаг ийм сэтгэл төрүүлдэг. Ийм тарих оюунд сэтгэлгээ бий болгочод байдаг юм а. Тийм учраас энэ бас нэг туйл байж байна. Мөнгөнд хандах хандлага. За нөгөөх нь бол зүгээр мөнгийг 50 ханддаг, мөнгийг хэрэгсэл гэж үздэг нэг хэсэг хүмүүс байж байна. Тэгэхээр ийм гурван зүгээр энэ бол мөнгө бол хэрэгсэл, мөнгө бол зүгээр цаас гэж үзэх. Ийм тохиолдол байж байна. За хэдүүлээ энэ дээр ингээ ярилцах юм бол ер нь яаж бид нар мөнгөнд хандах хэвээр юм бэ? Мөнгийг юу гэж үзэх хэвээр юм бэ гэдэг. Мөнгөнд яаж зөв хандах вэ? Хандлага яаж зөв чиглүүлэх вэ? Ихэнх хүн мөнгийг мөрөөддөг тул мөнгө бий болдгоо. Би мөнгөтэй олмоор байна. Би 50000 доллартай олмоор байна. Би 100,000 доллартай олмоор чийдэг. Эсвэл 5 сая төгрөгтэй олмоор байна ч гэдэг юм уу. Одоо тодорхой мөнгийг мөрөөддөг, мөнгөтэй болмоор байна гэж хэлдэг тул тэр эзэж бүтдэггүй. Яг л мөнгө чинь өөрөө зөвхөн цаас. Ялангуяа одооны мөнгө бол үнэхээр бас цаас болчиход байгаа ш. Урд нь бол мөнгө бол яадаг байсан гэхээр алттай ч юм уу, ямар нэгэн металлтай мөнгөтэй ч юм уу уялдуулдаг байсан. Одоо бол мөнгийг бол дэлхийн нийтээр чөлөөт үйлдвэрлэж болсон дэлхийн нийтээр одоо хаана юу вэ мөнгөний илүүдэл орчоод байна. Баялаг нь байхгүй болчиход байна гэсэн үг байгаа. Тэгэхээр мөнгө бол зөвхөн хүн төрөлхтний бий болгосон зохиож бүтээсэн альва одоо хэрэглэхийн тулд эргэлтэнд оруулах ийм хэрэгслийг л хилээд байгаа. Энэ бол зөвхөн хэрэгсэл гэсэн үг. Тэгэхээр мөнгөнд хандж байгаа таны хандлагаас бүх зүйл шалтгаалж байна гэсэн үг. Энийг хэрвээ та зөвхөн хэрэгсэл гэж ойлгоод мөнгийг бол зөвхөн мөрөөдөд авдаггүй маа. Харин мөнгийг бүтээдэг юм аа гэдгийг талаас нь ойлгож авах юм бол таны хандлага өөрчлөгдөнө. Өнөөдрийн би сургалтаар та бүхэн мөнгөнд хандах хандлагаа өөрчлөсөө гэдэг утгаараа энэ сургалтыг хүргэж байгаа гэсэн. Тэгэхээр түрүүний хэлдэг хитрхи мөнгөнд дурлаад ингээд хойноос нь гүгээд байх юм бол та ёстой жинхэнэ одоо мөнгөний шуналтаа энэгээр тэр шунлаараа юу ч сольж мэдхээр ямар ч үн цэнэгүй нэгэн болж хувирддаг болно. Мөнгийг үзэн ядаад байгаа бол та бас баялагийг бүтээж чадахгүй. Тэгэхээр та яг үхээр баялаг гэдэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нэ. Яагаад дэлхийд энэ баячуу төрөөд тэрбумтангуу төрөөд жишээл та бүхэн хэдүүр нэрлэе та бүхнийх ойрхон хүмүүсээс нэрлэе хэдүүлээ жишээл Цукерберг энэ фейсбુકийг үүсгэн байгуулсан. За дээрэс нь Билл Гейтс, Генри Форд энэ Toyota компани үүсгэн байгуулсан. Энэ олон баялагийг бүтээсэн хүмүүс байж. Тэр хүмүүс юу тэд нар чинь хязгаарч мөнгө мөрөддөг байсан байхгүй юу? Мөнгө гэж ярьдгүй. Тэд нар ганцхан тархинд нь ижээ санаа гарч ирдэг. Санаа гарч ирдэг. Энэ санаагаа харин үйл хэрэг болгож чаддаг. Энэ үйл хэрэгээ хүнд хүргэж чаддаг. Ийм үйлдэлийг хийдэг. Тэгэхээр баялаг гэдэг маань юу гэхээр ерөөсө таны тархинаас гарч иж байгаа тэр санаагаар яаж хүмүүсийг хэрэгцээг хангах вэ гэдэг. Хүний хэрэгцээг хангаж чадсан хүмүүс л баялагийг бүтээдэг. Баялаг бүтээсэн хүмүүс орлоготой болдог, мөнгөтэй болдог. Тийм учраас тэд нар юу гэж үздэг вэ? Мөнгө бол зөвхөн хэрэгсэл юм а гэж үздэг. Энэ мөнгө зөвхөн цаас. Энэ бол бидний бараа таваарын харилцаанд ашигладаг зүйл гэдгийг маш сайн ойлгодог. Тэгэхээр тэд нар бол мөнгөтэй болохыг гэж хизээч ярьдаг. Харин тэд нар баялаг бүтээ. Хүмүүс хэрэгцээтэй зүйлийг бүтээ. Энийг хүн ардад яаж өргөх вэ? Хүмүүс яаж өргөх вэ гэдэг талаас нь сэтгэж боддог тул энийг үйл хэрэг болдог тул амжилтанд хүрдэг юм а. Тийм учраас мөнгийг дам өрөөдөд биш те харин баялагийг бүтээснээр орлого танд бий болно, мөнгө танд бий болно.
баялагийг бүтээснээр та активыг бий болгоно. Тэгэхээр актив гэдэг чинь энэ дэлхийн баячууд буюу тэрмэтгүүд юу хийдэг вэ? Ерөөсөө активыг бүтээдэг. Актив гэдэг чинь таны карманд мөнгө өгж байгаа тэр ашиг өгж байгаа зүйлийг тэр хөрөнгийг л актив гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ ойлголтыг та тархиндаа бичиж аваад мөнгөнд та зүгээр сайхан энгийн хандаж сураад, тайван хандаж сураад, энэ бол зүгээр хэрэгсэл гэдэг утгаараа хандаж сураад, харин би хэрхэн баялаг бүтээх үү? Хэрхэн би нэмэлт орлоготой болох уу? Хэрхэн би бусад тусал дэмжиж чадах уу? Хэрхэн би тарих оюу хуримтлуулсан мэдлэгээ бусдаа хуваалцаж чадах уу гэдэг дээр та өөрийнхөө чадвар руугаа, өөрийнхөө байгаа нөөц рүүгээ анхаарлаа хандуулад ажиллах юм бол танд бол маш их нөөц чадвар байж байгаа, маш их потенциал буюу маш олон одоо нуугдмал авьяасууд байж байгаа. Тийм учраас бол энэ нуугдмал авьяасууд чи илэрснээрээ та бусдад бол сайн сайхныг түгээж чадна, бусдын хэрэгцээтэй зүйлийг хийж бүтээж чадна. Ингэснээрээ таны бусад бүх асуудлууд шийдэгдэнэ гэдгийг энэ сургалтаар хүргэмээр байна. За ингээд анхаарал тавьсан танд баярлалаа. Түр баяртай.